За сайн байна уу? Сайн удаагийн бичлэгээрээ та бүхэндээ дөрөв тушаан дээр түгээмэл гарч ирдэг үйлдэлүүдийг хүргэж байна. За хамгийн эхлээд за энэхүүдөө нөө сурж байгаа хавцад хамгийн сүүлд ийм хоёр ширхэг хажуу талд ээжжүүд үлдсэн байдаг. За энийг яаж хийх вэ? За энийга яг ингэж ижилхэн байдлаар авчирч агаад за яг өөдөөс харуулж барингуудаа хариулээд дэтлээ зүүн чи явуулангуудаа баруунаа буулгаад за ихэд энэ хэрэг босоолгож байгаа. За дахиад үзүүлээ. 2 ижлэр нь. За энийг дахиад За дараагийн үйлдэл болохоор дараагийн үйлдэл нь эхний хоёр үе ингээ эвлүүлсэн. Тэгсэн чинь яг дээдлээ нөгөө нэмэх болох явсан нь энэ нь ингээ бүтэн ирэхсэн. Ийм алдаа гарч ирдэг. За хоёр дахь алдаа. 2 өргөлөө. 2. Тэнгүүт өөдөөс харсныгаа дээр барьчин гэрүүлж ирээд дахиад өргөлөө. 2 өргөлөө 2 өөрчлөлээд баруун буулгалаа 2 зүүн буулгалаа 2 баруун буулгалаа 2 дахиад өргөлөө 2 буулгалаа 2 нас нэглэн урт мөртлөө хаад сэж тэгэхэд бол гайгүй амархан. За дахиад хийж үзье. Өргөлөө 2 тэнгууд дээр явж байгаа. Өргөлөө 2 буулгалаа 2 зүүн буулгалаа 2 баруун буулгалаа 2 өргөлөө 2 буулгалаа 2 үгдээ ингэж энэ засагдчихж байгаа. За ирэхэд юм. За дараагийн үйлдэл маань болохоор дараагийн үйлдэл ийм хоёр гол үлдчихдэг. Эсвэл ийм хоёр булан үлдчихдэг. Ямар нэгэн байдлаар ийм хоёр булан, ийм гол ч юм уу тийм ээ. За тиймэрхүү юм алдаагийн цэцэг үйлдэл. Ерхөөдөө энэчээс бол энийг бол шууд оруулах үйлдэл гэсэн үг. За хийж үзье. Тэт хоёр орно. Тэнгүүт яг энэ баруун талын нэг 2 дээдлээд ангарна. Дахиад нэг дахиад ангарна 2 За дахиад үзье. 2 явууллаа. 2 энийгээ буулгаад дангаарна. Дахиад энийгээ буулгаад дахиад дангаарна явууллаа. За ирэхэд. За дараагийн хамгийн сүүлийн ашиглагдах үйлдэл болохоор энэ хоёр. За энэ хоёрыг ирэхэд яг саяны өмнөх үйлдэлтэй адилхан яг энийг нь харталт нь авчирж агаад хийчих болно гэсэн үг. За энэ хоёрыг ийм байвал буулгаад дээдлээ оршин олонготой өргөчнө. Тэнгүүт энэ хоёр ийм байрталтай болчихж байгаа. Энийгээ дээр ингэж авчирнгуудаа түрүүнийхээ нөгөө үйлдэлийг хийчихнэ. Хийж тусангуудаа дөрөлөө буцаана. Уршаа. Таад. Окей. За окей. Үйлдэл байгаа.